За юу яа хоёлаа өндөр технологийн талаар нэг нэлээд ярилцаад үзье гэж байна. Хүмүүст бас мэдээлэл өгье тий. Монголд энэ чиглэлийн үйлдвэрлэлч боломж байгаа мó байхгүй мó тий. Ер нь жижиг дунд үйлдвэртэй монголчууд ингээд 20-р зууны технологитой одоо болтол ингээд зургуудаар яваад ах юм яах юм тий. Монголд ер нь хүн ам цөөтэй юм чинь аль технологийн илүү ер нь тохирохч гэдэг юм. Ингээд их сонирхолтой ингээд задлах юм бол их олон юу өөрч болохоор байна л да. Тэгэхээр таны хувьд энэ чиглэлийн одоо технологи үйлдвэрлэлийг олон жил одоо судалж энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд энэ өндөр технологи гэж яг юу юм бэ? Одоо залуучуудад энийг нэг сайн тайлбарлаж өгч. Технологи бол яг одоо технологи гэж юм байт юм аа. Тодорхойлсон тодорхойлт юм байна. Тэгэхээр технологи гэдэг бол өөрөө юу юм бэ гэвэл өөрийнхөө амьдарч байгаа энэ орчин одоо энэ байгаль дэлхийд хүний нийгэмд амьдрахад одоо ашиглаж байгаа арга хэлбэрийг л технологи гэдэг. Хүмүүсийн хоорондын харилцаанд технологи. Зөвхөн машин бүтээгээд тодорхой технологи ашиглана тий. Арга зүйлийг бас технологи ашиглаж байгаа. Тэгэхээр энэ технологиг өөрсдөө бүтээсэн, яг ч бүтээсэн нь хүн өөрийнхөө ажил төрөлийг илүү өндөр түвшинд амжилттай бүгдийг хамарсан байдлыг бүтээсэн. Зөвхөн яг технологи ярих юм бол мэдээллийн технологи. Яг энэ технологи энэ үйл ажиллагаанд мэдээллийн технологи гэдэг салбар болж ирсэн. 20-р зуунаас хойш. Тэгэхээр мэдээллийн технологийн салбар дотор юу хамаачих вэ гэхээр хүмүүс хоорондоо мэдээллийг дамжуулж байгаа, үдээ авч байгаа байдлыг илүү хурдан болгох маш одоо биеийнхээ дүрсийг хараад ирдэг хэмжээнд авчиж тэр технологиг үүсгэж эхэлсэн байна. Сансрах үзмжид эхэлсэн тийм. Тэгэхээр энэ мэдээллийн технологийн салбар бол одоо зөвхөн хойш хамгийн хамгийн чухал салбарын нэг болоод хөгжчихсэн. Энэ мэдээллийн технологийн салбар дотор за програмч электроник гэдэг. Тэгээд сүүлдээ нэтворк гэдэг асууж байна. Энэ бүх зүйл маш хурцтай болж байна. Яг хурцтай болж байгаа нь дэлхийн хатгай болохын хоёрыг хүмүүс Америкт байгаа бүтээгдэхүүнийг Монгол шууд захиалаад аваад хэрэглэж байна. Эсвэл тэнд байгаа технологиг энд шууд хэрэгжиж эсвэл тэнд бүтээгдэхүүн өмнө дэлхийн аваад шууд телевизээр эндээс шууд үзчихээд энэ нь өөрөө хүндрэлтний өөрчлөлийг хурцсаад авсан. Тэгэхээр энэ технологиг бий болгох тэр өндөр технологи гэж ашигладаг. Тэгэхээр мэдээллийн технологийн салбар дээр өндөр технологи гэдэг зүйл илүү хөгжиж тэгээ мэдээллийн технологийн салбар чинь дэлхийн нийтэд хамгаад одоо сүүлийн бизнесийг ингээ харахад мэдээллийн технологийн салбаргүй бизнес байна. Мэдээллийн технологийн бизнес бол дэлхийн хамгийн том бизнесүүдийн нэг болсон. Одоо дэлхийн баян компаниуд дандаа технологи. Тэгэхээр мэдээллийн технологи гэдэг юмыг хөгжүүлэх монголчууд ч гэсэн Чингисийн үед өөрийн гэсэн технологитой бас байж дэлхийн байранд орсон шүү дээ. Тэгэхээр бид нар одоо технологи бол байсан одоо ч байгаа. Гэхдээ бид нар технологиг яаж ашиглаж гэнэ үү? Эсвэл бид нар технологи үйлдвэрлэгч үү? Эсвэл бид нар хэрэглэгч үү гэдгээрээ ялгаагаад байгаа. Өнөөдөр манайхаа зөв хэрэглэгчийн төвшөнд байна. Дэлхийн нэг орны одоо жишээ нь Apple-ийн гарц iPhone гэх манай хүмүүс хэрэглэж байгаа. Энэ өөрөө хэрэглээ энийг бол бид нар хөгжил гэж ярьж байгаа. Тэгэхээр миний бодлоор нэг өнцгөөс нь харуул мөн яг л хөгжиж байгаа байхгүй. Тэр харцыг бариад тэр Америкт байгаа ах トゥ угаа шууд нүрээ оролцоод ярьдаг чинь эсвэл шууд ийм хэлчихдэг юм. Шууд ингээ хайцчих гэсэн тийм. Энэ өөрөө хөгжлийн дэвшлүүд ингээд тэр өнцгөөс нь харуул дэвшлээ байхгүй. Нөгөө өнцгөөс нь харуул бид нар зүгээр хэрэглэгч гэдэг утгаараа эдийн засгийн утгаар нь харуул бид нар зүгээр хэрэглэгч
тэгэхээр бид нар байгаа мөнгөө тэр орны бүтээсийг худалдаж аваад миний мөнгө гадагшаа гарч ирж байсан. Тэгж бодвол жоо ингээд хоёр онцгой нь харуул өөр. Тэгэхээр яг би өндөр технологиг хөгжүүлэх гэдэг байгаа юм тэмцээд явна юм. Ер нь бол цаашдаа уул уурхай бол явах нь явна. Тэгвэл одоо хүндрэлтний хөгжил улам их хөгжигдсөн уул уурхай салбар бол багасна гэж би харж байна. Яа тэгэхээр хүмүүс одоо уран гэж ашигладаг. Хүн болгон ураны станц заад үзэх гэсэн ярьдаг шүү дээ. Уран олборлон гэдэг тийм. Тэгтэл уранаас гадна өөр элемент одоо гараад ирсэн гэж яаж байгаа. Тэгэхээр хүн төрөлхтөн чинь хөгжөөд байх тусмал одоо жишээ нь энергийг ус төрчөөс гаргадаг ч юм уу тийм. Энэ байдал руугаа шилжээд ивэл энэ уул уурхай чинь гэж ухаж нүүрс гаргадаг технологич хосрогдоод байна. Тэгэхээр бид нар өнөөдөр яах ёстой вэ гэвэл бид нар тэр уул уурхай гэж хэддүгээр зурчид одоо бид нар уул уурхайгаараа ингээ хөгжүүл хоцроод байгаа байхгүй. Бид бол яг сайхан мөнгө олоод баян амьдарч яах гэж харж байгаа боловч нөгөө талдаа бас нөгөө өөр өнцгөөс нь харуул бид нар хоцрогдоо одоо нөгөө дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тэр хүмүүсийн бид нар бүтээгдэхүүн бидний түүхийдийг нь нийлүүлэх гэж. Одоо нэгсэндээ боолын нийгэм гэдэг шиг. Тийм юм яваад байгаа байхгүй. Бид бол зүгээр газраа авахаар гаргаж өгч тэднэрт өгдөг. Бид нар болохоор айгуу тэр бидний өгсөн бүтээгдэхүүнээр айгуу өндөр технологиор нэг тонн нүрсээр асар их бүтээгдэхүүн өгдөг. Тэгэхээр нөгөөдгийг эргээд өндөр үнэтэй шатчих байгаа. Тэгэхээр бид нар хөгжиж байгаа гэж харагдаж байгаа нөгөө талдаа бид нар алдаад байгаа. Тэгэхээр өндөр технологиг хөгжүүлвэл ерөөсөө ирээдүйн дэлхийн хөгжил бол өндөр технологи гэж харж байгаа. Тэгэхээр өндөр технологиг бид нар өнөөдөр манай Монголд бол хөгжөв. Яг нь Монел гэж 1980-ад оны манай бас Монголын нэгэн том электрон тийм Монелийг бид цааш нь хөгжүүлж чадаад. Тэгээд тэр бол том алдаа. 90 оноос хойш Монелийг хөгжүүлээд компьютерийг Монголд өгсраад эхэлсэн компьютерийг Монголд шийдсэн хэмжээсэн байна. Гэж би яг хардыг. Тэгэхээр өнөөдөр бид нар өндөр технологиг хөгжүүлдэг гэж байна. Тэгэхээр биднэрт бол саад бэршээр алдаа орно зөндөө гарна. Зүгээр энийг даван туулаа явбал Монгол залуучууд дэлхийд технологиг хэрэглэгч биш үйлдвэрлэгч гэдэг утгаараа танигдвал илүү биднэрт хэрэгтэй гэж харж байгаа. Бид бол яг өндөр технологиг юу гэж ойлгож юм гэхээр за зарим хүмүүс өндөр технологи гэхээр нэг л энэ бол бараг бид нар хийж чадахгүй. Гадар өндөр технологи хөгжүүлж явдаг гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж хөгжүүлэх гэж ярьдаг байхгүй юу? Энэ бол буруу. Өндөр технологи гэдэг бол хүн хийж чадахгүй юм биш үү? Хятад хийж юм. Энтгүүд хийж юм. Вьетнамд хийж юм. Яг энэ хөгжил бүр өнөөдөр тэр технологиор өнөөдөр дэлхийд тэргүүлээд эхэлв. Энэ чинь өөрөө одоо хэдхэн жилийн өмнө 20-30 жилийн өмнө хятад тус хөгжил ядарлал шүү дээ. Тэгвэл өндөр технологиг тэр хүмүүс хийгээд одоо бол дэлхийд дутхгүй сансрын хөлийг хийгээд явчлаа шүү дээ. Энэ нь өөрөө тэр улсыг хөгжүүлсэн байна. Тэр улс газраа авах хөгжиж байгаа байна. Тайван тий газраа авах хөгжиж Сингапур байна. Гэтэл бид нар газар авах гээд дайрахаасаа илүү технологи хөгжүүлсэн л бид хожирд байна. Бид бол чаддаг шүү дээ. Тэр хүмүүсээс монголчууд өөрсдөө альгүй тэр хүмүүсээс илүү хөгжүүлдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр нэг харамсмаар юм бид нар юу ч хийж чадахгүй сууж байгаа. Бид нар сайн альгүйтэй гэл дэлхийд өөрийгөө гайхуулаад байхаас ш. Бид нар яг бариад би энийг хийчлээ шүү гэдэг юм байхгүй байна. Тийм брэнд алах гэсэн. Тэгээ гадагш нь экспортлж ганц ч брэнд алах. Зөв ноос ноолураар байна тий. За говийн ноолур бол
брэнд бүтээх мөн гэхдээ дэлхийн байлдан давж ийн гэж чадахгүй. Гэтэл бид нар өндөр технологи хийгээд зүгээр нэг юм одоо дэлхийд тэргүүлэгч одоо Apple-ийн шиг эсвэл Samsung-ийн шиг гаргаж хийж чадвал бид нар тэр нэг хүн дээр үл дэлхийг байлдан давж байгаа. Тэр бол хамгийн амархан байлдан давж болох байхгүй. Одоо тэрэнд 3 жил 4 жил мөнгө зарцуулна. Мэдээж засгийн газар дэмжиж тийм улсын дэмжиж тэр зарцуулчих. Тэгвэл 4 жил 5 жилийн дараа бид нар дэлхийд захиурах болсон гар зүгтэй гаргаад ирнэ. Тэгэл Монгол бас хөгжих манай брэнд дэлхийн брэнд болж чадал. Бид нар тэндээс уулуур хааасаа их Монгол. Тэгээд бид нар энийг харахгүй байна. Харахгүй. Зүгээр л бэлэнчлэх сэтгэлтэй. Энд газар алтай ухыг нөөцөөр ухыг зэсээр ухыг. Тэрийгээ би бүтээх ухсныхаа дараа би тэргүүрээ гарч хий гэж өгсөн. Ухаал замаа гар урагшин гар хятад руу гар эсвэл солонгос Японд руу гаргая гэдэг юм яриад нь шүү дээ. Дүнцгий болвол яг л нэг юм энийг бол би зөвхөн жижиг юм хараад байна гэдэг байна. Гэтэл дэлхийн улс орнууд чинь баялаггүй орнууд Япон байна тий, Сингапур, Тайван ямар ч газрын баялаггүй юмнууд дэлхийд тэргүүлдэг технологи тэргүүлдэг дэлхийн том Азийн тэргүүлэгч бүр Япон шин дэлхийн 2 дахь жид эзэс хатгаж шүү дээ тийм. Биш бордхон хэлсэн шүү дээ хятад хоёрт нь ороод ирсэн. Ийм агуу зүйл бүтээгээд ихэр бид нар зүгээр л нийтдээ одоо Монголын залуучуудад жоохон оюуны хөдөлмөр хийгээд технологиг өндөр технологи ашигладаг гэж би харж байгаа. Тэгээд яг энэ дээр бол би өндөр технологи гэж одоо юу юм бэ гэдэг. За өндөр технологи бол одоо бидний хэрэглээд байгаа гар зүс компьютер одоо тэр сансрын томог төхөөрөмж одоо юу гэдэг тийм мэдээллийн томог төхөөрөмжүүд дээрээс нь одоо тэр дэлхийн нийтийн зэрэг дайны хүчээр банд технологи гараад ирсэн байна. Дээр нь бол яг хөө олон салбарт одоо ингээд өндөр технологи хэвтэрсэн явж байна. Тэгээ өндөр технологийн суурь нь юу гэвэл ерөөсөө бид нар бол ухаалаг систем гэж ярьдаг л да монголчууд. Одоо ухаалаг төрөлхөн ухаалаг систем л зөв тийм системийг оруулж тавиад юм тийм. Тэгэхээр өндөр технологи гэдэг бол тэр ухаалаг системийг л хийж байгаа технологи нөхгүй. Тэгэхээр таны гар утсыг хийхдээ мэдээж өндөр технологиор хийсэн. Компьютер өндөр технологиор хийсэн. Тэгэхээр гол гар утас компьютерийн гол одоо тэр өндөр технологи агуулдаг байгаа юм юу юм бэ гэвэл дотор нь байгаа борд хавтан. Одоо бид нар компьютерийг хавтан гэж хүмүүс ярьдаг юм да. Наадар борд гэдэг. Фоногоо янз бүрийн бүтээл тэр хавтан дээр байгаа тэр чип, микрочипнууд процессорууд байгаа. Тэр процессорууд чинь ерөөсөө өндөр технологи. Яаж яах вэ? Одоо хүний яриаг одоо би гар утсаар ярихад миний яриаг тэр гар утас цахилгаан хэлбэршилж юм тий. Тэгээд нөгөө алстай дамжуулж байгаа. Тэгээд цахилгаан соромжон дэлгэн болох дамжуулж байгаа. Тэгэнгүүтээ шинэ гар утсыг дахиад хүлээж аваад тэр бордон дээрх тэр микрочип үүсч буцаагаад ярианы хэлбэр оруулж сонсч байна. Техникээр зөвхөн дата гэвэл бас дахиад өөр процесс явагдаад байна тийм. Энэ техникээр ингээд үүс дамжуулалт ч юм уу, яриач юм уу, энэ юм чинь ийм жижигхэн процессоруудаар хийгдээд нөгөөх нь гар утсны компьютерийн бордон дээр бүх процессор одоо микрочипнууд бол тэр үйл ажиллагаа хийж эхэлж байгаа. Тэгэхээр тэр чипнуудын үйлдэлийг хийж байгаа үйлдэлийг тэр жижиг хавтан дээр суулгаад тэр хавтанд үүсгэж байгаа технологи нөр өндөр технологи. Тэрийг хийх өндөр технологийн нарийн технологи одоо ноу-хау гэж ярьдаг шүү дээ. Энэ тийм юмуд ороод
үүсэж байгаа. Тэгэхээр энийг л бид нар өндөр технологи гэж ойлгож байгаа. Тэгэхээр бид нар одоо бол яг энэ өндөр технологи энэ их халтан гэдэг юмыг одоо Монголд үйлдвэрлэв. Тэгэх юм бол бид нар энэ халтан үйлдвэрлэлд эхлүүл манай Монголд энэ өндөр технологи хөгжих цаашаа гар утсыг компьютер хийх, автомашины одоо компьютер хийх тийм. Энэ бүх юм чинь нээлттэй байна. Энэ бол хүн чадахгүй юм бол биш. Тэгтээ түрүү их сургуулийн хичээл дээр бол электроникийн ангийн хүүхдүүдэд бол яаж тэр хатан гүйсэх юм гэдэг заагддаг. Гол юм нь юу гэвэл орчин үед бол нөгөө тэр хатан гүйсгчод технологи нөгөө автоматчсан. Автомат машинуудаар ингэж байна. Тэн дээр тэр автомат машинуудыг ажилуулж чадах чадвартай инженерүүд хэрэгтэй болж байгаа. Тэгээс тэр машинуудыг бид нар мөнгө байгаа юм чинь ханаас судалж авчихсан. Энэ төвчрөөс суулгах чинь тэгээд гол нь тэрийг ажилуулдаг хүн л Монгол хүн л хэрэгтэй. Хятадчтай адилхан шүү дээ. Өөрсдөө тэр машиныг эхлээд гаднаас авчирдаг байсан. Дараа нь өөрсдөө одоо үйлдвэрлээд эхэлсэн. Тэгээд тэрийг ажилуулдаг хүмүүс л технологийн бүтээлд авчирсан. Тэр чинь болохгүй юм бол биш аа. Юусэн болно. Ганцхан биднэрт